Монгол Ардын намын баг хурал гэдэг байгууллага сүүлийн 1 сарын хугацаанд 2 удаа хурлаа. Эхний удаагийн хурлаар ерөнхий сайдын орлогоор нотлох асуудлыг хамтарсан засгийн газрын асуудал болгож ачааны хөндийг өөрч ирсэн ардчилсан намыг гэрээг зөрчсөн гэж илтгэх гүжирцсэн. Ингэхдээ хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд ардчилсан намаас оруулсан эдийн засгийн эрхчлөөний реформ шинжилгээний бодлогыг үгүйсгэж дангаараа буюу хяналтгүй засаглах шийдвэр гаргасан. Хоёр дахь удаа хуралдахдаа иргэд олон нийт хэвлэл мэдээлэлээс нуугдж байгаад битүү хатуу байдлаар ерөнхий сайд нэр дэвшигчийг тодрууллаа. Энд сууж байгаа олонхын бүлгийн 68 гишүүн намынхаа баг хуралд харьяалагддаг л байлгүй. Та нарт л гэж хэлэхэд парламентын арчлалын гол онцлог бол ерөнхий сайд парламентын гишүүн байдаг бөгөөд эргээд энэ танхимынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Гэтэл Монгол Ардын намын баг хурал гэдэг байгууллага намаасаа сонгогдсон бүхэлдэн 68 гишүүний хэнийг нь ч ерөнхий сайдаар ажиллах чадамж чадваргүй гэж үзсэн ачиргалтай санагдаж байна. За энэ ч яг танаа намын дотоод асуудал. Бид бүхэнд хамаатай асуудал гэвэл бид парламентын ардчлалаа бэхжүүлэх хамгаалах ёстой гэж яриад байдаг. Зандан шатургаа ч гэсэндээ олон жил энэ танхимд суусан улсын хурлыг даргалж байсан хүний хувьд парламентын тогтолцооны мөн чанарыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Сайн намаасаа дүтгэлзээ 4 жил болж байгаа ерөнхийлөгч энэ танхимд орж ирээд парламентын дархлаа гэж ярьсан атлаа энэ томилгоонч бас мөн ил далд хэлбрээр оролцсон гэгдэж байна. Тиймээс нэр дэвшигч маань засаглал хоорондын хяналт тэнцлийг маш сайн хангаж хөндлөнгийн нөлөөнд автахгүй байхыг хичээх хэрэгтэй болов уу? Улсын хурлын гишүүд бид ч гэсэндээ бас энэ үйл хэрэгт шамдаж энэ институт хоорондын зөрчлөөс бас урьдчилан сэргийлэх шаардлагатай санагдаж байна. Ер нь хараад байхад эрх баригч намын шийдвэр гаргаж байгаа бүх процесс маш хаалттай, иргэд олон нийтээс тусгаарлагдмал хэлбэртэй байна. Монгол Ардын намын баг хурал бол төр гэсэн хандлагатай. Уучлаарай, та нар олон байж олон, гэхдээ өөрсдийгөө төр гэж бүү андур. Монгол төрийн шийдвэр засаглал хоорондын олон цөөнхийн хяналт тэнцэл дунд иргэдийн хараа хяналтаар гарах учиртай. Тиймээс цаашид улс төрийн намын тухай хуулийг өөрчилж, намын удирдах албан тушаалтан сонгуульд гишүүнийг төрийн сонгуул, улс төрийн өндөр дээд албан тушаалд нэр дэвшүүлэх журам шалгууруудыг хуульчилж өгөх шаардлагатай гэж бодож байна. Улс төрийн нам ил дод нээлттэй дотоод ардчилтай болж байж засаглал сайжирнаа. Энэ шинжилгээг бид хийж чадвал парламентын бүрэн эрхээ хамгаалах, ардчлалаа хамгаалахад чиглэсэн том алхам болно гэж харж байна. Энэ танхимд яригдсан бүх бодлогын шийдлүүд ч гэсэндээ их үндэс нь энд байна. Цаашид энэ улсын хурал Монгол улсад тулгамдсан улс төр нийгэм эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих, ардчлал сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинжилгээг хамтдаа хийгээд явах итгэлцэл, орон зай, хүсэл зориг байгаа гэж итгэж байгаа учраас энэ зарим нэг тодорхой саналуудыг хэллээ. Баярлалаа.